You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see in her eyes that no one is. За сайн байна уу? Танд энэ өдрийн минь төргий. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэн хүргэдэг миний ажлын өрөөнд влогийн маань ээлжид нэгэн дугаарын зочноор оролцохыг одоо зөвшөөрсөн. Танд баярлалаа. За сайн байна уу? За тэгэхээр та түр маск авчих уу? Хоёлаа маскгүй ярилцчихъя. За би влогийнхаа зочдоос үндсэн 20 асуулт асуудаг. Тэгээ танаас эхнээс нь асуугаад явъя. Хамгийн эхний асуулт бол таны өдөр хэрхэн эхэлдэг вэ? За ер нь бол өглөөнийхөө цаг уухаас эхэлдэг. За зарим өдрүүдэд бол 7 хоногт 3 өдөр бол фитнес залаас өглөө эхлүүлдэг. За хоёр дахь асуулт. Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Олон жил, сар, 7 хоногоор төлөвлөдөг үү? За ер нь бол төрийн алба бол төрийн албаны ажил бол бүтэн жилээр төлөвлөдөг учраас албан ажил маань бүтэн жилээр төлөвлөдөг. За энэ бүтэн жилийнхаа төлөвлөгөөг одоо дагаад улирлаар сараар за 7 хоногоор өдрөөр ингэж төлөвлөдөг. За ер нь бол төлөвлөгөө бол бүтээмжийг бас дээшлүүлдэг гэж ингэж би үздэг. Буцаад төлөвлөгөөгөө хараад юу маань биелсэн, юу нь биелээгүй гэдгийг харж өөртөө бас үнэлт өгөх ийм болцоо боломж хүддэг учраас төлөвлөгөөг бол нэлээд чухалчилдаг. Зарим тохиолдолд бас ажлын онцлогоос шалтгаалаад бол одоо төлөвлөгөөгүй ажлууд өдөрт одоо бас төлөвлөгөөний дунд маань одоо гинт орж ирэх ийм болцоо бол бас байдаг. Та төлөвлөгөөгөө бичдэг үү? Эсвэл нөгөө Google Calendar ашигладаг уу? Дэвтэр ашигладаг уу? Дэвтэр дээр, тэмдэглэлийн дэвтэр дээр болдог чинь. За зарим нэг уулзалтаа бол гар утсан дээр бол тэмдэглэдэг баг. За дараагийн асуулт. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тогтмол одоо яг хийдэг, оролцдог зүйлүүд. За ерөнхийдөө товчхон хэлэх юм бол завгүй өнгөрдөг гэж ингэж хэлж болно. За өглөө бол өдөр тутмын сонингоос уншихаас эхлүүлээд тэгээд албан уулзалтууд, ажил хэргийн хурал, за одоо ажил хэргийн ер нь уулзалтуудаар явсаар байгаа үдээс хойш одоо оройдоо болдог. Тэгэхээр танаа яамны ажил бол бүр дуусаж думдаршгүй их ажилтай байдаг шүү дээ, тийм ээ. Та хөдөө гадаа томил дээр их явдаг уу? Явна. Ажлын шаардлагаар учраас хөдөө гадаа томилтоор нэлээ явна. За манай салбарын онцлог маань бас гардаг эдийнхаа хүмүүсийнхаа бас бодит нөхцөл байдал дээр очиж асуудлыг сонсох юм зайлшгүй шаардлагатай байдаг учраас орон нутагт бол томилтоор нэлээ явдаг. За одоо би дөрөв дахь асуултыг танаас асуух гэж байна. Таны цүнхэнд тогтмол байдаг зүйлсийг харж болох уу? Юу байна вэ? За миний цүнхэнд ерөнхийдөө тогтмол байдаг зүйл гэвэл за тэмдэглэлийн дэвтэр байдаг. За үзэг бол байгаа. Байнга одоо шаардлагатай үед юм тэмдэглэх. За яг одоо энэ цаг үед бас холбогдлолтой учраас коронавирусээс өөрсдөө хамгаалах нь бол одоо хүн болгоны бас үүрэг учраас энэ намны хаалт, гар ариутгагч. За энэ чихвч маань байнга миний цүнхэнд явдаг. Миний одоо цүнхэнд байнга явдаг зүйлүүдийн нэг. За тэгээд ажлын үнэмлэх. За эмэгтэй хүн учраас бас гоо сайхны зарим нэг зүйлүүд гэх мэтчлэн одоо миний бас цүнхэнд ингэж байнга тогтмол явдаг юм аа. За баярлалаа. За дараагийн асуулт бас одоо саяны асуулттай ойролцоо гэх юм уу да. Таны ширээн дээр гарын тань ойр тогтмол байдаг зүйлсийг бас хармаар байна. Та хэлцүүлээч. За ширээн дээр бол ер нь тогтмол байдаг гэвэл яг тэмдэглэлийн дэвтэр үзэг хоёр маань байнга тогтмол байна. За бусад одоо ном энэ бусад одоо ажил хэргийн холбогдолтой зүйлүүд маань тухайн цаг үедээ хэрэглэгдэх ийм зүйлсүүд одоо төлхөө байдаг. За яг одоогоор бол энэ Монгол Улсын засгийн газраас их хурлд өргөн барьсан байгаа алсын хараа 2050 гэсэн энэ хөгжлийн үйл баримтлалын одоо тогтмол миний одоо ширээн дээр байнга байж байна. За мөн энэ дээр бол өнгөрсөн оны манай хөлбөмбөг нийгмийн хамгааллын яамны дэргэдэх одоо институт гэж үүдэг судалгааны энэ институтээс гардаг одоо энэ хөдөлмөрийн зах зээлийн, цалин үйлсний бүтцийн гэх мэтчлэн энэ судалгаануудын тохиомлууд миний ширээн дээр яг одоо байна. За энийг би бас хэлье гэж бодож байна. Энэ бол миний ширээн дээр байнга байдаг. Нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоо гэсэн ийм логотой гар утасны ийм тавир байгаа. За энд бол энэ нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны гишүүн маань гэр бүлийнхаа одоо хүний эмчилгээнд зориулаад энэ одоо
тий гар утасны тавиурыг одоо бас ингэж хийж зориулсан. Өөрөө хийсэн тийм ээ? Тий өөрөө хийсэн гараараа энэ өөрөө бас гарын үр дүнтэй юм мужаан залуу байсан. Тэгээд энийг ээгээд тэгээд энэ хандвийн аянд бол одоо бид нэр бол хамрагдаад энэ хандвийн аянд хамрагдсан бүх хүмүүст бол энэ гар утасны тавиурыг өгсөн. Тэгээд энэ бол миний ширээний одоо байнга байдаг зүйлийн нэг бол энэ байна. За үргэлжлүүлээд би 6 дахь асуултыг асууя. Та ямар стилээр хувцлах дуртай вэ? Ер нь тухайн ажил үйл явдалтай одоо зохицуулаад хувцасладаг. За ажлын өдрүүдэд л яг жаргал ажлын шаардлага учраас албан хувцас илүү одоо төлхөө өмсдөг. За гадагшаа бол одоо үйл ажиллагаа уран зөвлөгөөнд явхад бол үндэснийхээ дээлээр одоо тэнд өмсдөг. За чөлөөт цагийнхаа үед амралтын өдөр бол одоо энгийн хувцсыг илүү их төлхөө өмсдөг дөө. За эерэг бодол өөдрөг үзлээр сэтгэлээ хэрхэн тэтгдэг вэ? Мэдээж эерэг үзэл өөдрөг одоо бодлоор бол альхаар өөрийгөө тэтгдэг. За өөрийгөө тэтгэхээс гадна эргэн тойрныхаа хүмүүсийг бас тэтгэхийг хичээдэг. Ягаад гэвэл хүн өөрөө бас сэтгэлийн амтны учраас нэг сайхан үгэнд баярлдаг тэр өдөрт одоо их гоё сайхан санагддаг. Учраас аль болохоор одоо хүмүүст залуучуудад одоо үеийнхэнтэй илүү урам зориг өгөх сэтгэлээр одоо тэр эдийг илүү их одоо урам зориг өгөх тал дээр бол бас тэтгэж гэсэн ийм юутай байдаг, бодолтой байдаг. За манай ээж одоо бараг 80 хүрэх гэж байгаа хөгшин байгаа. Тэгээд их сайхан ерөөл хилдэг. Уцаараа ярихад хүнтэй уулзахад ямар ч хүнд хэлдэг. Тэгээд энэ бол бас миний ээжээсээ одоо сурч байгаа ийм сайхан чанарын болоо гэж боддог. Тэгэхээр ер нь бол залуу үе бид нар бас ахмадуудаасаа суралцах юм их байгаа. Тэгээ энийгээ бас дамжуулаад дараа үедээ одоо энийг бас түгээн дэлгэрүүлэх ийм одоо өөрийг хариуцлагатай хүмүүсээ гэж ингэж боддог. Бас гоё хариулт байна. За таны хобби юу вэ? За миний хобби бол судаку бөглөх. За тэгээд нөгөө пазл тэрийг эвлүүлэх. Ямар сонирхолтой юм бэ те? Хоббидо цаг хэр гаргаж байна? Аль болохоор гарахыг хичээдэг. Тий, жоохон зав зайгаар бол тэрийг ингэ хичээдэг. За өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? За аль болохоор өөрийнхөө хөгжүүлэхийг хичээдэг. За одоо бол бас янз янзын мэдээллийн сувгуудаас өөрийгөө хөгжүүлэх болцоо боломж одоо бид нарт ихний байна. Интернет хөгжсөн, техник технологи хөгжсөн үед бол интернетээс, сошиалаас одоо тодорхой сэдвүүдээр тодорхой мэдээллийг бол цаг алдалгүй авдаг. За мөн одоо салбартаа тэргүүлэгч одоо мундаг хүмүүстэй уулзаж бас тэднэрээсээ суралцахыг хичээдэг. Дээр нь залуу яг Монголынхоо залуу эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг бас уншиж тэд маань одоо асуудлыг яаж харж байна, ямар шийдэл байна гэдэг энэ тал дээр бол одоо бас суралцахыг хичээдэг. Дээр нь манай салбарын бас онцлог учраас олон улсын байгууллага буюу нэгдсэн үндэсний байгууллагаас одоо хүн амын чиглэлийн, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн гэх мэт одоо асуудлуудыг талаар бол тодорхой юм нөгөө бодлогын баримтчгууд гардаг учраас энийг нь бас одоо судалж хардаг. За ажил амьдралын балансаа хэрхэн тэнцвэртэй барьдаг вэ? За ер нь бол тэнцвэртэй байхыг хичээдэг. Гэхдээ яг одоо хэр балансаа барьдаг гэдгийг бол одоо хөндлөнгийн гэр бүлийн хүмүүс маань, найз нөхд маань альсал одоо юу гэдэг ажлын хамт олон маань хараад төлхөө илэх баг. Аль алийг нь одоо тэнцүү балансыг барихыг хичээгээд цагаа чанартай өнгөрөөхийг хичээдэг дээ. Ажлын цагтаараа бол яг чанартай үр бүтээлтэй, гэртээ бол одоо гэртээ зориулах цагаа бас тэнд нь чанартай өнгөрөөх тал дээр бол их хичээдэг. За үргэлжлүүлье. Танаас би 11 дахь асуултыг асуух гэж байна. Таны хийж байгаа ажлаараа бахархдаг шалтгаан юу вэ? За хийж байгаа ажлаараа бахархалгүй яг уу дээр нь манай хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар маань өөрөө их өргөн одоо хүрээг хамардаг гэж ингэж хэлж болно. За бүх одоо өөрөх айлуудад энэ салбарын маань бодлого одоо өөрөх айлд орж чаддаг. Одоо эмэгтэй хүнийг жирэмсэн байхаас бараг их эвлээд байхаас тэгээ хүүхэд байх, залуу байх бүх үед ахмад болох хүртэлх одоо бүхий л одоо бодлогоор одоо тэр өөрөх айлд цогцоор орж чаддаг учраас энэ бол миний үнэхээр одоо бахархдаг энэ ажлаараа. За хамгийн сүүлд хийж бүтээсэн томоохон ажил гэвэл та аль ажлаа нэрлэх вэ? Аль бүтээн байгуулалтаа нэрлэх вэ? За ер нь бас хэд хэдэн ажлуудыг
нэрлэе гэж ингэж бодож байна. За багцлаад хэлэхэд бол энэ засгийн газарт бол хүний хөгжлийнхаа асуудлууд, хүн амынхаа бүлгийн асуудал руу бол нэлээд олон ажлуудыг бол хийж чадсан гэж ингэж хэлж болно. За манай Монгол улс бол анх удаа залуучуудын хөгжлийн тухай хуультай бие даасан хуультай болсон. Манай улс маань өөрөө залуу хүмүүс ихтэй залуучуудын орон учраас бие даасан хуультай болсон. За ээжүүд, эмэгтэйчүүд рүү хандсан тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр бас олон ажлуудыг хийж байгаа. За энд бол төрүүлж өсгсөн хүүхдийн тоогоор ажилласан жилийг нь уртасгах. За цалинтай ээж хөтөлбөр байна. Дээр нь хүүхдээ 0-3 нас хүртлээр өсгөж байгаа ээжүүдийн маань нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа төр засгаас гэх мэтчлэн олон ажлуудыг бол энд бол бас дурдж бас төрүүлжээсээ үр дүнгийн үдсэн ийм сайхан ажлууд бас хийгдэж байгаа. Үр дүнг нь хараад баярлсан, бүр тодруулбал сэтгэлд нь ихээр догдолсон ажил гэвэл та юуг нэрлэх вэ? За үр дүнгийг хараад баярлсан ажил дээр нэг ажлыг хэлмээр байна. За энэ бол бүтээн байгуулалтын ажил. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв гэж энэ төвийг ашиглалтанд орцсон үйл ажиллагаа нь бол эхлээд явж байгаа. За энэ төв маань өдөрт бол 250 хүүхдийг амбулатороор үйлчлэх, за 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлж болох, хүүхдийг урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлийг нь сэргээн засварлах засал хийх энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг юм цогц төв юм байгаа юм. Тэгээд энэ төвийг бас төлөвлөсөн хугацаанаас нь 3 сарын өмнө ашиглалтанд оруулсандаа бол туйлыг баярлж ирсэн. За энэ ажлын хэсгийг бол би өөрөө ахалж ажиллаж байсан. Тэгэхээр энэ ажлын хэсэгт орсон энэ хамт олон маань нэгдээд нэгдсэн зохион байгуулалтанд ороод ингээд ажиллахад бол ямар ч ажлыг бас хугацаанаас нь өмнө оруулж болдгийм байна, ашиглалтанд оруулж болдгийм байна гэдгийг ингэж харсан. За өөрөө энэ төв маань нэг өдрийн өмнө ч гэсэн ашиглалтанд орсноороо олон хүний асуудалд бас эерэг сайхан нөлөө үзүүлдэг ийм төв байсан. За энэ төвд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээж аавууд маань орон нутгаас ирж энэгээр үйлчлүүлж байгаа. За энэ төв Монгол улсад байгаагүй хамгийн анхны том ийм төв байгаа. Тэгээд энэ нь цаад утгаараа бас өрх гэрийн санхүү мөнгийг хэмнэж байгаа. За ээж аавууд маань хүүхдээ бас гатгшин эмчилгээнд авч явах гэх мэтчлэн олон ажлуудыг бас энэ төв маань ашиглалтанд орсноороо бол өрх гэрийн санхүү мөнгөний хувьд ээж аавынх нь хүүхдийнх нь бас эрүүл мэндийн хувьд бол олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан ийм сайхан бүтээн байгуулалт болж байгаа. Яа харахгүй тийм шүү. Тэгэхээр таны хэлж байгаатай би бас яг санал нийлж байна. Зурагтаар бол яг энэ төвийн тухай мэдээллийг хараад би бас хувьдаа маш их баярлж байсан. Тэгээд олон улсын стандартад нийцсэн магадгүй бүр өндөр хөгжилтэй орнуудын жишгт нийцсэн төв гэж нэрлэж болох уу? Тэгэж хэлж болно. За энэ төв маань төвд маань тоноглогдсон тоног төхөөрөмж маань сүүлийн үеийн олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Дээр нь энд ажиллаж байгаа албан хаагчид маань гадаадад мэрэгжил дээшлүүлсэн байгаа. Тэгэхээр мэрэгжлийн төвшний хүмүүсээр мэрэгжлийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлж байгаа гэж ингэж хэлж болно. За та мэдээллийг хаанаас авдаг вэ? Хаанаас авсан мэдээлэлтэй илүү их итгэдэг вэ? За ер нь бол мэдээллийг авах сувгууд бол их олон болсон байгаа. Тэгээд аль болохоор нэг мэдээллийг 2 юм уу 3 их усүрээс авчиж баталгаажуулахыг хичээдэг. За мэдээж мэрэгжлийн байгууллагуудын мэдээлэлд мэдээллийг бол баттай гэж ингэж үздэг. Тэгээ өөрөө бол ер нь бол мэдээлэл дээр цензур тавих, үнэн зөвийг нь авах тал дээр бол илүү их анхаардаг та. За 15 дахь асуулт. Эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Таны бодлоор. За эх оронч хүн гэж түүхийн явцаас харахад бол дайны үед бол бас арай өөр ойлголттой байсан байх эх оронч гэж. Одоо бол ийм инх цагт бол товчхоноор хэлэх юм бол өөрөө өөртөө эзэн байдаг хүнийг л би эх оронч хүн гэж ингэж хэлнэ. Өөрийнхөө ажил амьдралд, өөрийнхөө гэр бүлд хариуцлагатай, үүргээ мэддэг эх орныхоо төлөө хийж байгаа болгоноо үр дүнтэй, бүтээмжтэй хийж чадж байгаа хүн болгонд бол эх оронч хүн юм гэж ингэж хэлнэ. За хүүхдийнхээ хүмүүжилт юуг чухалчлан анхаардаг вэ? За хүүхдийнхээ хүмүүжилт болчвол хүүхдтэйгээ илүү их ярихыг хичээдэг. Бид нэр өөрсдөө завгүй явдаг ажил амьдрал гэж ингэж явсаар байгаа хүүхдтэйгээ бас тэр болгоо ярьж чадахгүй. За хүүхэд юм чинь гэдэг ингээ орхиод байдаг. Гэхдээ тэнд бол хүүхэд биш, тэнд бол хүн төлөвшөж байгаа учраас хүүхдтэйгээ альхаар нээлттэй ярилцаж өөрөө бас үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг.
За эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бас зөвлөхөд та одоо бас яг энэ гэр бүлийн асуудал хариуцж байгаа энэ том салбарын дэд сайдын хувьд том өнцгөөс нь одоо бүр том тойргоор нь харж байгаа л да Монголын гэр бүлийг. Тэгэхээр та яг юу зөвлөмөр байна? За ер нь бол хүүхдийн өдөрт одоо цагаан өнгөрөөж байгаа хоёр орчин байдаг. За нэг нь бол одоо гэр бүл, нөгөөх нь бол сургууль байдаг. Тэгэхээр гэр бүлийн орчин бол хүүхдийн төлөвшөл хүмүүжлэлт бол хамгийн чухал. Ээж аавын үүрэг оролцоонд бол хамгийн чухал байдаг юм аа. Тэгээд хүүхдтэй бол өөрсдөө зөв үйлчлүүлээсээ, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлээсээ. За дээр нь одоо бас сүүлийн үед нэг санаа зовж байгаа асуудал бол энэ цахим ертөнц одоо хөгжснөөрөө энэ нь холыг одоо ойртуулдаг гэрнэ, гэр бүлийн одоо гишүүдийг холдуулдаг, харилцааг холдуулдаг ийм онцлогтой. Тэгээд энэ онцлогтой энэ орчин үед бол хүүхдтэй илүү их цаг гаргаж байгаасай, тэднэртэйгээ их сайхан ярьж байгаасай гэдэг л ийм зүйлүүдийг бас боддог доо. Тэг бас ээж ааваас таавуудаасаа бас хүсэж байна. Монголын ирээдүйг та яаж харж төсөөлж байна вэ? Үүнийхээ төлөө өөрийнхөө зүгээс юу хийж байгаа вэ гэсэн 18 дахь асуулт байна. За Монгол улсынхаа ирээдүг бол мэдээ сайхан өдрөгөр бол төсөөлдөг. За сүүлийн үеийн хүүхдүүдэд маань бас олон болцоо боломж бүрдэж байгаа. Хүн болгон өөрийнхөө хариуцсан ажил дээрээ одоо өөрөг оролцоотой ингээд явах юм бол манай Монголын ирээдүг бол их сайхан байгаа гэж ингэж боддог. За ер нь бол Монгол залуучуудаа сүүлийн үед дэлхийн одоо олон нэр хүндтэй байгууллага компаниудад ажиллаж байгаа залуучууд зөндөө их байна. За оюун ухааны одоо уралдаан тэмцээнүүдэд манай Монгол хүүхдүүд маань ямар их амжилтыг гаргаж ийн гэх мэтчлэн биднэрт бол одоо оюун ухааны болцоо боломж, за газар нутгийн, байгалийн баялагын, за хүн амын одоо залуучуудын орон гэдэг гэх мэтчлэн биднэрт бас их болцоо боломж байгаа учраас энийг зөв одоо зохион байгуулалтанд ороод ингээд хөгжлийн бодлогоороо явах юм бол бидний одоо ирээдүйн үнэхээр сайхан байгаа гэж боддог. Амьдралын гараагаа эхлүүлж буй охтууд, залуу эмэгтэйчүүдэд 3 зөвлөгөө өгнө. За ер нь бол залуу хүмүүст би бас таад маань гэр бүл болохдоо бэлтгэлтэй байгаад гэр бүл болоорой гэж ингэж хэлмээр санагддаг. Хувь хүн болж өөрөө төлөвшснийхаа дараа гэр бүлийг бас одоо гэр бүл одоо хамтын амьдралыг бас энэ зохиох бодлого хэрэгтэй гэж ингэж боддог. За хоёрдугаарт нь бол залуу эмэгтэйчүүд, ээжүүд маань эрүүл мэндийн асуудал жоохон орхичих гээд байдаг залуу хүмүүс. Тэгээ энэ тал дээр бол эрүүл мэндийн асуудлыг ерөөсөө орхитуулахгүйгээр их анхаарч байгаарай. Ягдгүйл та ирээдүйн ээж болох хүн, ягдгүйл та бас ирээдүйн Монгол улсын иргэнийг одоо өсгөж хүмүүжүүлэх ийм үүрэгтэй учраас залуу хүмүүстээ бол эрүүл мэндийн асуудлыг бол ерөөсөө битгий орхитуулаарай. Энэ дээр анхаараасай. Эрүүл мэндийн чиглэлийн, за гэр бүл болоход бол гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд ээжүүд, эмэгтэйчүүд маань илүү одоо анхаарал хандуулдаг учраас энэ талын мэдлэг мэдээлэл бас түлхүү бэлтгэгдээсэ гэж бодож байна. За улс төрч эмэгтэйчүүд ямар зарчмыг баримтлах ёстой гэж та боддог вэ? Улс төрч хүн нийтийн эрх ашигыг л нэгдүгээр тавьдаг байгаасай. За тэгээд улс төрч хүний бас сайхан зарчимж байх, ёс зүйтэй байх, за судалгаа, шинжлэх ухаан дээр үндэслээд шийдвэр гаргадаг байх гэх мэтчлэн энэ одоо тухайн хүнд байх энэ бүх чанарууд бол улс төрч хүнд одоо өрн байгаасай гэж боддог. Тэгэхээр би бас зочдоосоо хөтлөгчийнхөө хувьд давуу байдлаа ашиглаад нэмэлтээр асуулт асуудаг. Танаас 2 зүйл асуумаар санагдлаа. Хамгийн түрүүнд цалинтай ээж гээд хөтөлбөрийг засгийн газраас хэрэгжүүлж байгаа үр дүнгээ бас үзээд эхэлсэн. Тэгэхээр энэ дээр бол залуу ээжүүд маань, нэлэх биетэй ээжүүд маань маш их баяртай байдаг юм байлээ. Бас хэрэгтэй хүндээ маш их үр өгөөж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ дээр та нэг жоохон дэлгэрэнгүй тодруулаад өгвөл. За цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо 3 жил болж байна. За энэ цалинтай ээж хөтөлбөрт бол нэг 200 гаруй одоо мянган ээжүүд маань хамрагддаг. За ер нь бол цалинтай ээж хөтөлбөрийн цаад агуулга нь юу юм бэ гэвэл эмэгтэйчүүд ээжүүдийнхээ одоо хүүхдээ гаргаж байгаа хугацаанд одоо тэднэртэй дэм тус болох, за цаашлаад одоо тухайн хүүхдийг эрүүл саруул ээжтэйгээ өсгөх болцоо боломжийг бүрдүүлэх, хүн амаа өсгөх, хүнийхээ хөгжлийг дэмжих чиглэлд бол энэ бодлого бол чиглэгдээд явж байгаа. За мэдээж эдийн засаг улс орны нөхцөл байдалтай уялдуулаад энэ одоо сард өгч байгаа тэтгэмж бол тодорхой хэмжээгээр бол одоо өсөж нэмэгдэж явна гэсэн энэ бодлогыг яамны зүгээс бол анхаарч явж байгаа.
За цалинтай ээж хөтөлбөрөөс гадна ээжүүд маань бас хүүхдээ гаргах хугацаанд, хүүхдээ харах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдах бас ийм эрсдлүүд байдаг байсан. Одоо бол энэ тасалдах нөхцөл байдлыг нь одоо байхгүй болохоор хүүхдээ гаргасан 0-3 насны хүүхдээ харж байгаа, асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь 50% нь улсаас төлөхөөр ийм нөхцөл бас бүрдэж байгаа. За ер нь бол ээжүүд, эмэгтэйчүүд маань хүүхдээ гаргах хугацаанд цалин орлого нь буурах, за ажилласан жил нь тасалдах гэх мэтчлэн нийгмийн хамгааллын одоо энэ асуудлууд нь бас алдагдах ийм тохиолдол байдаг учраас энийг бол судалгааны үндсэн дээр одоо судлаад ээжүүдийг одоо төрүүлж өсгсөн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцох ийм бололцоо боломж бол бас хэрэгжээд хуулийн хүрээнд бол хэрэгжээд явж байгаа. Маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Тэгэхээр та түрүүн ярианыхаа эхэнд дурдчихсан залуучуудын хөгжлийн тухай хуулийг энэ засгийн газрын үед баталсан гэд. Тэгээ одоо бас хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр энэ хуулийн бас гол зорилго нь юу вэ? Магадгүй залуучууд бидэнд нийгэмдэр ажиллаа хийгээд сураад хөгжөө явж байгаа энгийн залуучууд бидэнд бас яаж өрөөгөөж өгөх юм бэ? За ер нь манай улс бол залуучуудын орон, хүн амын бүтцийн хувьд бол залуучуудтай цонх үе маань ирсэн ийм орн байгаа. Тэгэхээр залуучуудын асуудлыг төр засгийн зүгээс хэрхэн анхаарах юм, яаж дэмжих юм, тэгжээж илүү бид нар залуучуудынхаа бүтээмжийг бий болгохын гэдэг тал дээр бол залуучуудын бие даасан хуультай болсон. Энэ бие даасан хуультай болж гинэ гэдэг нь өөрөө бас их дэвшилт асуудал юм а гэж ингэж харж байгаа. За энд бол тодорхой 5 чиглэлд бол залуучуудын асуудлыг хөндөж гаргасан байдаг. За боловсролын хүрээнд, эрүүл мэндийн хувьд, за нийгмийн одоо үйл ажиллагаанд хэрхэн оролцох, за хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцөл гэх мэтчлэн энэ 5 хүрээнд бол залуучуудын асуудлыг энд бол оруулж өгсөн байгаа. За энэ хүрээнд зарим нэг асуудлууд нь хэрэгжээд үр дүнгээ өгж байгаа асуудлуудыг би бас хэлмээр байна. Жишээлбэл боловсролын зээлийн сан байгаа. Энэ сан нь одоо оюутнуудад бол хэрвээ ихтэй сургуульд одоо сурах гэсэн хүсэлтэй оюутан бол энэ сангаас ямар ч барьцаагүйгээр, ямар ч хүүгүйгээр сургалтынхаа төлбөрийг авах болцоо бүрдэж байгаа. Буцаад ажлын байранд гарсныхаа дараа энэ одоо зээлийн 10 жилийн дотор иргэн төлөх ийм боломж бас бүрдэж байгаа. За мөн залуучуудыг эх оронч одоо төлөвшөлттэй болгох тал дээр одоо эх оронч цэрэг гэдэг одоо нэг оюутнууд маань зуны 3 сард явдаг одоо нөгөө цэргийн оюутан цэрэг гэдэг энэ богино хэмжээний хөтөлбөр маань бас энэ хуулийн хүрээнд бол эргэцэн хувьд бол нэгдэд ингээд бас хэрэгжээд явж байгаа асуудлууд байгаа. Тэгээ олон асуудлууд эрүүл мэндийн хувьд одоо залуучууд маань ямар ч одоо эмнэлэг дээр харьяалт харгалзахгүйгээр оюутнууд маань очоод эмнэлэгт үзүүлэх болцоо боломж бүрдсэн гэх мэтэн олон ийм зохицуултууд бол хэрэгжээд бас явж байгаа. Яг таныг ярьсан чинь өвөө нэрээ тийм биш дээ. Өвөө тийштэй гэсэн юм бодлоо төрж ийн л да. За ингээд бидний блогийн цагийн их дуусч байна. Миний ажлын өрөөнд блогийн маань зочноор оролцсон Мөнгөн чимэг дэд сайдтай маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа, та бүхнийхээ бас ажилд амжилт хүсье. You can tell by the way